Орчин бие манай аадлынхантайгаан баруун үзэмжийн хошууны хошуу аваан дахлах болоод наадамд очсон. Дахлахын бэлтгэл ажил овоо чимхээс өгсүүлээд дахлахын үйл явц. Ойрын 3 наадам, тэгвэл найрын талбайн дэлгүүр хоршоо, найрын талбайг цэвэрлж байгаа зэрэг бүх явцыг бичиж тэмдэглэн сурвалж ирснийг та олондоо хүргэж байна. За одоо би үзэмжийн вангаа авааны доор ирээд байна. Маргааш л вангаа авааны дахлах болох чинь. Тэгээ бүсгүйхэн овоонд ойртох болохоор овооны доороос тавхна бичлэг хийж байна. Тэгээ одоо манай хамт ажилтан овоонд гараад овоо чимсэн байгаа болоод бэлтгэл ажлыг та олондоо харуулах болно. Үзэмжийн аваан дахлагад одоо тухайн жилийн авааны даамал малчдын зүгээс одоо дахлагчдын амрах хоол идэхэд зориулаад гэр барьдаг юм байна. Тэгэнүүдээд бол 3 айл нүүж ирээд байгаа юм байна. Аваас дахтвал дээд үеэсэн уламжилж ирсэн. Манай дээд үе аваасан дахтан бол сайхан нүдлээрээ ирээд буучихна. За ингээ буугаад одоо сүсгтэн мөргөлтөд таан бол аваан даамлын талаас сайхан нөхцөл бүрэлдүүлж өгдөг. Орон сууцын нөхцөл, идэж уухын нөхцөл, даатгай шинжлэх одоо ийм нөхцлүүдийг бүрэлдүүлж өгдөг. Ямар ч үнд бол ямар одоо нэг хоолонгор гонстой адилгүй. Манай энэ чинь бол ирсэн гिचэн бүгдэнд бол цай цагаан идэ эргээд хоол хомш шүл бадаа бүр амсуулдаг. Инглээ бол одоо манай энэ бол одоогийн цаг үед аваа бол маш сайхан үргэлжилж ирж байгаа соёлаа гэж. Маргааш үзэмжийн аваан дахлах болно. Тэгээ бас наадам болно. Өнөөдөр бид наадмын хоошоороо идэж байна. Өвөр Монголд бол шалван гэж юм хийх арга нь хоошоортой жоохон өөр. Гурал ингэн махан олон харагдаж байна. Тэгээд хон сард үтэйгээ одоо наадмын хоошоороо амснаа. Амттай байна уу? Маргаашийн аваан дахлах зориулсан бүхэл шивсээ бэлдэж байгаа юм байна. Энэ бол одоо манай баруун үзэмжийн хошууны хошуу авааны, вангаа авааны бүхэл шүүс аваандан гаргах бүхэл шүүсийг одоо ингэж бэлддэг. Шүүсийг одоо бүр бүхэлөө манай авааны өглөгийн эжидтэй бол бүгдэнд одоо аваан гişиг хүртээж бүгдэнд хаал бадаагийн өргөн дэлгэр сайхан идүүлж уулгаж явуулдаг ийм уламжлал ястай. Маргаашийн аваан дахлахын наадмын бэлтгэл ажил ид хөгтэй явж байгаа юм байна. Наадмын асраан байр дуусгасан байна. Үзэмжинд бол татан гэж хэлдэг асрыг. За энэ үл далбаа гэдэг юм байна. Үзэмжинд наадамд бас ийм 3 өнгийн далбаатай татан асар барьсан байна. Наадмын талбайгаан чимэг дуусгасныг та бүхэн бас харж байгаа байх. Омоороо бүгдээрээ суугаад ярьчих жуулах зүйлэн бол ярьчих. Үзэмжийн вангаа авааны дахлахын наадам болж байна. Үүрээр энэ нутгийн хөх харцуул аваагаан дахсан. Тэгээ та олондоо үзэмжийн нутгийн ард түмэн хэрхэн аваагаан дахтахыг харуулъя. Манай өвгөө үеэс эхлээд гол сөргөөд гэсэн айлтсан шүү. Ороо навдаг одоо үрж удаа сайхан. Одоо хөвтгнүүдэн татчих.
Узамчин хошуу овооны их насны морд барааны газар дээр ирсэн байна. За манай ажлын дүү гарааны зурхаагаас дагаж зургалсан бичлэгийг та олондоо харуулъя. Эдгүнд үчигдээ эдгүн наадчилаа. Уулуудаа дамсан уужуу сайхан нутагтай. Уртын сайхан дууны урангой дайстай. Улсын дэвжиндвсэн авраг хөгжлийн дэвсэлтэй. Умартын гоёмсог хотоо тэмэгдсэн бахан сайхан баруун үжимчин хошуу. Үжимчин хошуу аваа вангааван дахилгын хайрын хөхтөө жилийн дахилгын баяр наадмын хурчурдан хөдөн мартууд гараанасан нэгэн зэрэг сайхан хэрэглээ. Батны намсрын хөдөлгөөн юм байна. Хотын хөдөлгөөн алтан сүхийн ярьж амт жүндээ. За гурав дээр ч бол одоо зүүн үжимчний үүр цайхын борноор гурав дээр юм байна. Дөрөв дээр удаагийн сурчдын цагаанаар гараад ирсэн байна. Үжимчин хошоо вангаава дахилгын хайртан одоо лидер сайхан гот бараад ирсэн. Концогч бор бүлдээ. За энэ очиг дугаартай мөрсөн машин дэргэний урд дараа жираараар жилдээ их одоо амаргүй. За ингээд үүр цайхын өнөөдөр зүүн үжимчин хошооны уяач үүр цайхын бормоор одоо хоолноос бүрдгэж наадмч одоо байсан юм байна. Зүүн үжимчин хошооны уяач үүр цайхын бормоор төрүүлэн ирж үжимчин хошоо вангаавантан төрүүлэн ирж наадмчин одоо байсан тодлоны торгонд оргуулдээ. Энэ тус удааны гошоо овооны морийг үл сөргөний өндөр метр 38-аар хэмжиж тавьсан. Морь бол одоо 48 морь нэр бүртгүүлээд 36 газар тавиад. Морь бол одоо их сайхан болсоо. Их чигд уйлахтай сайхан уралдаж байна. За ахын дүүгийн нэр нь хэн гэдэг? Үжигслөө. Нөрч хэд хурлаа? Хэд орсон? 12-оор орсон. Мэр өнөө төдий жил болсон. Урдаар унд сурж их үед 5 наснаас эхлээд унжээ. Өргөө уралдаанд орох үед 3 жил унжээ. Одоо хэдэн настай вэ? Одоо 10 настай. Баярлалаа дүүдээ. Сэн байна уу? Сэн байна. Чамайхан гэдгийг Чамар хэдэн настай вэ? 10 настай. Аль нутгийн? Баруун үжимчин гошоонэ. Чи ууланд барилддаг уу? Барилдаг. Тэр одоо тодор бүхчүүд барилдаж штэ. Аль бүхийг их тэмцдэг вэ? Ми соёл. Ямар ондог. Чингэл баяр. Чингэл баяр. За манай гошоо 23 наад болтой. Энд бас нэмэлт удаар болж бүгдийн бүх юм барьсан яваад. Энэ жил ч мөн 128 бүгдийн бүх барилдуулж. За хүүхдийн бүхэд хайсан бөхсөд найш ирээд нэрээ бүртгүүлнэ шүү. Найш ирээд нэрээ бүртгүүлээ. Тавдугаар бүх тулга Эцэн баяр. 7 дугаар бүх сайн чиг 8 дугаар бүх өнөр тогтоогоо. Тус дараа найш сайхан бөхсүүдийн араас одоо. Тус дараа найш сайхан бөхсүүдийн Өнөөдөр одоо Вангаава гэж маань гошуундаа бас том аваа.
яг миний төрсөн нутгийн овоо. Одоо хүүхд тагаас их барилдаад одоо 20 жил болж байгаа. Сая удаа төрүүлж байна. За маш их баяртай байна. Бүхний жилийн үзэмжийн wangan аваад дахилгын баяраар өлчтэй сайхан өндөрлөж байна. Тэгээд 2024 оны даамал 25 өргөөс 2025 оны гөгцөн могоо жилийн даамалтан бол аваа шийдвэрлэх өмнөж байна. Манай старшин байцаа. Старшин байцаа. Иргэжлийнхэн манай аваа найр мөн ч өдөө иргэжлийнхэн манай нутаг усны ард түмэн нэг өнгөлөг хэмэрлэг болохыг бэлэгдээд байдаг. Өнгөн баяртай хамааржид яврыг тохиолсон. За одоо бол даамар шилжүүлэх ажиллагаа явагдана. Одоо даамар шилжүүлсэн иргэжлийн хөгжим могоо жилийн одоо үзэмжийн wangan аваа малчин даамлын талаар танилцуулж. Одоо манай ишнэ ч юм бол одоо үндсэндээ жанг татгалаар аваас дахих талаар бол тийм шүү дээ. Одоо үндсэндээ одоо Монгол үндэстний тэр нэг юуг байгалийн харилцааны талаас юм уу шашин сүйтгэл хоёрыг авсруулаа яасан дор дахиж шүү дээ. Энэ чинь гол нь бол чи одоо малчид бол голтой энд бол оролттой байдаг. Энэ удаад бол тэгээд 25. Энэ удаа манайхны нэг хэсэг одоо өнөө жил нэг хэсэг даамал тааж авлаа. Ирэх жил бас 25 даамал тааж өгнэ. Жил бол адилхан одоо бол баг манай энэ дон баримжаатай шиг юм одоо жил нэг 20 дайд одоо өөр сайн дураасаа одоо энийг дахиж тааж. Чөлөгийн даамлуудын хариуцах ажлууд гэсэн юм. Хариуцах ажлууд бол одоо бид энэ найр наадмын зохион байдаг шүү дээ. 93 наадам одоо энэ голын энэ зохион байгуул морилдаан бүхэн морилдаан сор харвалт энэ тэр одоо бүрийн зохион байгуулна. Одоо энэ ирж их одоо шүтгэнэ хоолоо гажраас ирсэн усуудыг жатлдайлах юм уу одоо идүүлж болох юм хонж гөвтгийг бүр хамаарна. Шан ман одоо бүхийн шан морин шан одоо тэр сор харвалтын шан одоо энүүдийг бүр бид дааш та. Гошоо бол сор харваа 8 оноос их харавсан. Жайн 30 метрийн 10 хэдэн гошооныгаа харавж байна. Одоо уралдаанд бол хойж шагаа сор харваасууд ирж. Өнөөдөр Саранбай харавж байна. Чамайхан гэдэг вэ? Чармай гэдэг. Хэд настай? 10 настай. Хэдийнээс сур харамсарсан? Өдөр 20 өдөр сураад өнөөдөр урдаанд орж байна. Оо, хөнөөс сурдаг юм. Аваа гэж. Тэ өнөөдрийн оноо. 7 оноо. 5 сум 7 оноо. Ямар мундаг. Баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Танай бүлтгэнийхээ зөвлөгөө ижих олж харлаа. Манай нинжа нэгмлэгийн баруун жогшно. Чи манай их адил төрлөгүүд одоо аваа монд ортон дөрнө чивлэг юм уу? Настаждааных нь бол одоо нэлхтэй хайрлах үднээс одоо ойл төрлийн адилгыг бүр хийдэг. Сайн дурын ажиллагаа. Тийм сайн дурын ажиллагаа. Энэ юм аваанд бол гөгөө аваад вангийн аваанд бол жилдээ 2 удаа ирдэг. Өөр бол ингээд сон балахтайхаа нэг жамын хажуу юм уу юу юм. Эргээд одоо манай хоолтын гам хэмжээндээ настажууд юм уу? Одоо хүүхдүүд тэмүүдэн дахин болно. Манай гүшгүүд голдуу малчин. Манай их нэгмлэг байгуулагчид чинь 8 жилийн үржих юм. Манай нинжа нэгмлэг 3 жил гарагч юм байна. Өнөөдөр хэдий хүн ирсэн? Өнөөдөр манай хоолтын аваар нэг 20 гişүүн ирж. Манай хоолтын аваар нэг 60 гişүүнтэй. Танай бүхэл ажил үйлс үн төлөвлөгөө явуулж байна тийм үү? Тийм. Тэгээд бас танд их баярлалаа. Бид олны зүгээс танд хантаа баярлалаа. Сайхан наацгааж байна уу? Энэ хөдөө. Нэг хосороо 26. 20 яана. Өднөө
нөгөө төвд нэ дотор цамц.